За бүгдд нь эзний өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнтэйгээ энэ 7 хоногт бас уулзсандаа баяртай байна. За өнөөдөр би эзний үгийг Лук номын 20 дугаар бүлгийн 20 дугаар ишлэлээс 26 дугаар ишлэл болон за мөн 21 дугаар бүлгийн 1-ээс 4 дугаар ишлэл гэсэн ийм хоёр хэсэг багц хэсгээс өнөөдөр уншиж та бүхэндээ эзний үгийг бас хуваалцахыг хүсэж байна. За юуны өмнө би Лук 20-ын 20-с 26 дугаар ишлэгийг уншия. За би чанга уншия. Тэд түүнийг ажиглан түүнийг үгэн дээр нь урагтан барьж захирагчийн гарт тушаах зорилготой зөвхт мэд дүр эсгэгч торшоолуудыг түүн рүү явуулав. Тэд түүнээс багшаа таныг зөв ярьж сургадаг агаад хэнийг ч үл ялгарлан харин бурхны замыг үннээр заадгийг чинь бид мэднэ. Цэсарт албан татвар төлөх нь бидний хувьд хуульд нийцэх үгүй юу гэж асуув. Гэвч тэр тэдний залмихийг мэдэж тэдэнд надад динар үзүүл хэний дүрс бичээс энд байна гэхэд тэд Цэсарх гэлээ. Есүс тэдэнд Цэсарын ямиг Цэсарт нь бурхны ямиг бурханд өг гэж айлдав. Ийхүү тэд түүнийг ард олны өмнө айлцсан үгэн дээр нь барьж чадсангүй. Харин ч түүний хариултад гайхацхан дуугүй болвоо. За би дараагийн нэг хэсгийг бас давхар уншчихъя. Лук 21 дугаар бүлгийн 1-ээс 4 дугаар ишлэг. Есүс харцаа дээшлүүлээд Эрдэнэсийн санд бэлэг өргөж буй баячуудыг мөн хоёр жижиг зэс хийж буй нэгэн бэлэвсэн үгээгүй эмэгтэйг олж харав. Тэрээр үннээр би та нарт хэлье. Ядуу бэлэвсэн энэ эмэгтэй бүх хүмүүсээс ихийг өглөө. Учир нь бүгд илүүдлээсээ хийсэн атал энэ эмэгтэй ядуу хэрнээ амь зуулгадаа хэрэгтэй байсан бүхнээ өглөө гэв. Амен. За Лук номын 20-21 дугаар бүлэг дээрээс хоёр хэсгийг бид нар хамтдаа уншлаа те. Эхнийх нь болохоор татвар төлөх тухай. Хоёрдугаарх нь болохоор сүмийн Эрдэнэсийн санд бэлэг өргөж буй хүмүүсийн тухай. За энэ хоёр хэсгийг нийлүүлээд өнөөдөр би та бүхэнд Бурхны ямиг бурханд нь өг гэдэг сэдвээр эзний үгийг хуваалцъя. Бурхны ямиг бурханд нь өг гэдэг сэдвээр хуваалцъя. За олон хүмүүс ингээд цуглаанд ирээд сайн мэдээ сонсоод цуглаанд ирээд Есүс Христэд итгээд ирэхээрээ надад байгаа бүхэн чинь Бурханаас өгөгдсөн юм биш үү гэдгийг мэдээд эхэлдэг. Ингээд ирэхээрээ талархаж эхэлдэг. Ингээд ирэхээрээ бусдад нэг тийм өглөгч сэтгэлтэй болж эхэлдэг. Тэрнээс өмнө хүн юу гэж боддгоо гэхээр миний юм минийх юм гэж бодоод байдаг. Би яагаад өөрийнхөө юмыг өгөх ёстой юм? Би өөрийнхөө хөлс хүч одоо хамаг юм урсгаж олсон хэдэн цаасаа би зүгээр хүнд өгөөд штэ. Айгүй юм харам сэтгэлтэй байгаад идэг. Тэгээд нэг сүмийн одоо нэг юм өргөл юм уу, ийм хандвын нэг юм хэсэг ороод ирэхээр л нэг тийм ойлгомжгүй болоод эхэлдэг тийм ээ. Гэхдээ яагаад эдгээр ингээ мөнгө аваад байгаа юм? Би яагаад өргөх ёстой юм? Нэг $5, $3, нэг $10 болоо гэдэг ч юм уу те. Яг нэг ийм бодолтой байгаад идэг. Тэгээ энэ юу ямар утгатай юм бэ гэж. Би ч гэсэн анх одоогоос 30 гаруй жилийн өмнө цуглаанд ирээд миний ингээ хамгийн эвгүй болдог хэсэг цуглаанд сууж явах үед хамгийн эвгүй болдог хэсэг тэр өргөлийн хэсэг байдаг байсан. Тэгээ хүмүүс ингээл хийгээл. Тэгэхээр би хийхгүй байгаагаараа эвгүй байдалд ороод байгаа юм шиг. Тэгэхээр нэг хүний нүдэнд таацуулаад нэг бусдтай адилхан харагдах гэснээ тэр уут руу ингээ хоосон гараа шургуулад авч явах жишээ нэ. Тэгээ зарим хүмүүс болохоор энэ юу юм бэ гэл ингээл хоорондоо асуугаал. Зарим хүмүүс нь болохоор бүр тэр дотор нь өргөл хийж байгаа юм шиг гараа хийнгүүтээ базаа доторхыг баг аваад кармалчж байгаа жишээ нэ. Өгөх биш тэр дотроос бүр аваад нэг хэд 3 цаасны ашиг хонжоо хайсан хүмүүс нэг тиймэрхүү аргаар заримдаа хандчиж байх шиг тийм ээ. Тэгэхээр бид эзэнд өргөж байгаа энэ өргөлийн талаар Бурхны үгэнд жохом юу гэж өгүүлсэн байдгийг бид үнэхэрийн тодорхой системтэй үнэн зөв ойлголттой байх цаг нь бас иржээ гэж миний хувьд бас бодож байна. За Есүсийн үед ард түмэн татвар төлдөг байсан Ромын хаанд мөн нөгөө талаар тэд Бурхандаа өргөл өргөдөг байсан. За энэ хоёр зүйл бол хоёулаа юудэчүүдийн нийгэмд байсан. Юудэчүүд нэг талаар хаандаа татвараа төлнө, нөгөө талаар Бурхандаа өргөлөө өргөдөг. Яг л ийм зүйл байсан. За тэгээ энэ хоёр зүйл нь хоорондоо одоо зөрчилдөж байна гэж юудэчүүд ингээ боддог байсан. Тэгээ Есүсийг энэ татврын асуудал дээр, энэ мөнгө санхүүтэй холбоотой асуудал дээр Есүсийг үгээр нь үг хийж те амнаас нь гарсан үгээр нь үг хийж мушгиж Есүсийг олон түмний өмнө эвгүй байдалд оруулахын тулд хэсэг бүлэг хүмүүсийг түүн рүү явуулсан.
За 20 дугаар ишлэл дээр хэлж байна. Тэд түүнийг ажиглан түүнийг үгэн дээр нь өргөтөн барьж захирагчийн гарт тушаах зорилготой зөвхт мэд дүр эсгэгч туршуулуудыг түүн рүү явуулваа гэж 20 дугаар ишлэл дээр эхлээ хэлсэн байна шүү дээ. Тэ. Тэгэхээр Есүс дээр энэ ирсэн энэ туршуулууд нь хоёр янзын хүмүүс байсан. Хэрвээ бид нар Матай номын яг энэ хэсгийг унших юм бол, Марк номын яг энэ хэсгийг унших юм бол хоёр бүлэг хүмүүс нийлээд нэг групп болоод тэгээ Есүсийг шалгаж туршиж үгэн дээр нь үг хийж түүнийг унахын тулд ирсэн байдаг. Нэг хэсэг нь фарисеучуд байсан. Нөгөө хэсэг нь Херодийнхан байсан. Фарисеучуд гэдэг нь болохоор юудэчүүдийн дунд бурханд итгэдэг юм тусгай бүлэглэл байхгүй, шашны бүлэглэл байхгүй. Тэд нар бол маш хатуу дэгж аягтай. Энэ Библийг бол өстой нэвч шавт мэднэ. Бүр багаасаа бүр ингээд уншиж цээжилж өгсөн. Тэгээ энэ Библийн дагуу бүр Библи гэдэг нөгөө хуучин гэрээг нь хилээд байна л да. Тэр үед шинэ гэрээ байгаагүй шүү дээ. Хуучин гэрээний тэр нөгөө хуйлуудыг ерөөсөө ингээд алхан тутамдаа биелүүлдэг шашны ийм одоо юу гэдгийг нэг бүр ийм хит ийм туйширсан бүлэглэл багхгүй юу? Фарисеучуд гэдэг нь. Херодийнхан гэдэг нь болохоор Ромын хаанаас юудэчүүдийг захируулахаар дээр нь тавьсан захирагч Херодыг хэлээд байгаа. Тэгэхээр шашны нэг хэсэг түүн дээр ирсэн байна. Мөн засгийн газрын нэг хэсэг хүмүүс түүн дээр ирсэн байна. Тэгэхээр хоёр төрлийн хүмүүс нийлээд ирж байгаа байхгүй юу? Хэсэг бүлэг хүмүүс гэдэг нь энэ хоёр төрлийн хүмүүсийг хэлээд байгаа. Фарисеучуд юу гэж боддог вэ гэхээр бид өргөлөө бурханд өргөх ёстой гэж ярьдаг хүмүүс ирж байгаа. Захирагчийн талынхан болохоор бид татвараа хаандаа төлөх ёстой гэж ярьдаг хэсгийнхэн ирж байгаа гэсэн утгатай байхгүй юу? Тэгэхээр хоёр янзын бүлгийн хүмүүс нийлээд Есүсийг хадны завшаар хавчуулагдсан халиуны зулцэг болгож түүнийг эвгүй байдалд оруулж үгэн дээр нь үг хийж түүнийг үнэхээр одоо юу гэдэг юм буруутан болгохоор ирж байгаа. За тэгээд тэд нар асууж байгаа. Бид татвар төлөх нь хуулийн дагуу зөв үү гэж асууж байгаа. Энэ хууль гэдэг нь Мосегийн хуулийг ярьж байгаа. Өөрөөр хэлбэл Израильчуудын шашны хуулийг ярьж штэ. Яг бид өөрсдийнхөө энэ бурхны шашны хуулийн дагуу Ромын хаанд татвар төлөх ёстой юу гэж асууж байна. Тэгэхээр ер нь хүмүүс Ромын хаанд бол татвар төлөх дургүй байсан тухай үед. Яагаад гэвэл бид бурхандаа л өргөлөө өргөнө. Тэрнээс хаанд бол татвар төлөхгүй гэж боддог байсан юудэч. Тэгэхээр Есүс татвараа төлөх нь зөвөө гэж хэлчихэр чи өстө урагч байна. Чи өстө Ромын хааны талыг барьдаг. Чи өстө одоо ард түмнээ гэх сэтгэлгүй өстө нэг өөдгөө урагч одоо хааны талыг харж худлаа яалаа гэж тал заслаа гэж Есүсийг буруутгах гэдсэн. Үгүй Ромын хаан татвар төлөхгүй. Би зөвхөн бурхандаа л өргөлөө өргөнө гэдэг нөгөө фарисеучүүдийн талыг бариад Есүс ингэж хэлчихэр нөгөө Херодийнхан буюу нөгөө Ромын засаг захиргаанаас юудэчүүдийг захируулахаар тавьсан захирагчийн талынхан Есүсийг буруутгах гэсэн. Чи тэгээ хаанда татвараа төлөхгүй гэж байгаа юм уу чи гэдэг. Ингээд нөгөө хоёр төрлийн хүмүүс нэг бүлэг болж ирэнгүүтээ асуулт асуугаад ингээ хэлчихээр энэ нь гомдчих гот ингээ хэлчихээр энэ тал нь гомдчих гот тэгээ Есүс нэг юм ихийн эцэхгүй тулын турааж болохгүй нэг юм байдалд орцсон. Тэг тэрийн дэмжээд ингээ ярьчихаар энэ хэсэг нь Есүсийг буруутгах гэдэг. Үгүй бид ч бурхандаа л өргөл өргөх ёстой гэхэлэр нөгөө энэ засгийн газрын талынхан захирагчийн талынхан болохоор чи Ромын одоо бидний эзэн хааны эсрэг чи зогслоо. Чи өстө нэрэ хааны эсрэг байна гэдээ бослог гаргасан болгоод түүнийг барьж авчих гэдэг. Ромын хааны талынхныг бариад бид татвараа төлөх ёстой гэчихэр шашны бүлэглэлийнхэн юу гэж юм гэхэлэр чи татвар төлөхгүй чи бурхандаа өргөл өргөхгүй гэлээ чи гэдэг. Ингээд Есүсийг буруутгах гад. Яг ийм одоо атсан шалаанд салаа замын одоо уулзур дээр нэг талаар Есүс ирсэн байсан. За тэгээ Есүс цааш нь унших юм бол тэд түүнээс багшаа таныг зөв ярьж сургадаг агаад хэнийгч үл ялгуурлан харин бурхны замыг үннээр заадгийг чинь мэднэ. Цэзарт албан татвар төлөх нь бидний хувьд хууль нийцгүй үгүй юу гэж асууж байгаа. За тэгэхээр эхлээд бүр оршлоо тавьж байгаад асууж штэ. Таныг бол бурхны үгийг бол амар зөв заадаг хүн гэж бол мэдж байгаа. Хинт ч ингээд тал засч одоо манайхаар бол нөгөө яадгүй те одоо ингээд шарыг харж шаргунаж харыг харж харлаж те улааныг харж урваж юуг харж юу яаж ингэж гэдэг одоо нэг пялдагдах гэдэг нэг үгээр манайхан ярьдаг те аль ч талд нь та бол одоо юу гэдэг юм ингэж тал засч ингэж яадаггүй та бол үнэн шударгаар заадаг гэдгийг чинь бол бид мэдж байгаа. За тийм хүний чинь хувьд нэг асуулт асуучих гэж хагаад бид Ромын хаанд татвар төлөх нь зөв. Тэгээ тэд нар дотроо бодохдоо юу гэж бодож байна гэхээр за Есүсийг бид бол ястанараа байдал тийчлээдэй л гэж бодсон.
За одоо Есүс энэ болонгоос яаж гарахыг нь харъя л гэж дотроо бодож ирсэн. Тэгсэн чи Есүс хариу барьж байна. Гэвч тэр тэдний залмихийг мэдэж тэдэнд надад динар үзүүл. Хиний дүрс бичээс энд байна вэ гэхэд тэд юу гэж хариулсан? Цэзарх гэлээ гэж. Энэ зургийг харж байгаа. 1-р зууны үеийн Август 1-р зууны үеийн Ромын хаан Цэзарын мөнгөн тэмдэгт. Энийг Ромын эзэнт гүрэн даяар хэрэгэлдэг байсан энэ мөнгөн тэмдэгтийг. Ер нь тухайн хаан тухайн хаанчлалаа одоо би хаанчилж байгаа шүү гэдгээ илэрхийлдэг нэг том илэрхийлэмж нь өөрийнх нь толгойн дүрстэй, өөрийнх нь хэлсэн үгтэй зоос дэлдүүлж худалдаанд өргөн хэрэглээнд нэвтрүүлдэг байсан явдал. Энэ нь өөрөө тухайн хүнийг үнэхээр түүхийн тэр цаг үед хаанчилж засгалж ээжээ гэдгийг нь мэдэж болдог түүхний том баримт байхгүй. Түүхэн том баримт байгаа. Тийм болохоор хаадын хувьд өөрийнхөө нэр дээр зоос дэлдүүлж одоо өдөр тутмын одоо мөнгөний хэрэглээнд тэрийг оруулах нь хаадын хувьд нэр хүндийн хэрэг байсан. Ер нь Монголын эзэнт гүрэн ч гэсэн адилхан штэ. Алтан ордныхан өөрийн гэсэн зоостой байсан. Хүлээгүүгийн ил хаадын улс ч гэсэн өөрийн гэсэн зоостой байсан. Юан улс ч гэсэн тийм ээ одоо хувлайн байгуулсан Юан улс ч гэсэн өөрийн гэсэн зоостой байсан. Бүр цаасан мөнгийг хэрэглээнд оруулж ирсэн штэ анх. Тийм биз? Тэгээд тэндээс чи Юан гэдэг үг үүсэж байгаа штэ. Хятадын Юан гэдэг чинь манай монголчуудын байгуулсан их Юан улсын нэр багхгүй юу? Яагаад гэвэл солонгосчууд өөрсдийнхөө мөнгийг won гэдэг мөн үү? Солонгосчууд Юан улсыг юу гэж нэрлэдэг вэ гэхээр won улс гэж нэрлэдэг байхгүй юу? Тэгэхээр энэ тэр мөнгөнд тэмдэгт нь Юан улсын үед хувлайн одоо засаглалын үед Монголын Юан улсын үед Хятадд яасан гэхээр цаашин мөнгө нэвтэрж ирсний одоо нэг том баримт бол энэ багхгүй юу? За тэгээд 1300 одоо 68 онд Монголын эзэнт гүрэн тийм ээ Тогоон төмөр хааны үед одоо юу Хятадын одоо тариачдын бослогыг бол дийлж чадаагүй. Тэгээд монголчууд хоошоо их нутаг руу хоошоо эргэж ухралт хийсэн. Ингээ ухралт хийснийхаа дараа Монголын одоо олон хаадын үед бол бид буцаж Хятадыг эзэлнэ гэсэн ийм бодол хэвээрээ байсан. Тэгээ одоохондоо бид бол одоо ингээ умард руугаа ирчлээ гэж умард хойд зүгийн нутгийг хэлж штэ. Умард руугаа ирчлээ гэд өөрсдөө умард Юан улс гэж нэрлэдэг байсан штэ. Тийм ч учраас тэр үед одоо төрөн гарсан Монголыг нэгтгэжсэн Батмөх Даян хааныг бол юу гэж хэлдэг байсан? Батмөх Даян хаан гэж. Энийг монголчлоод Даян гэж хэлж байгаа. Да Юан хаан багхгүй юу? Өөрөөр их Юан улсын Батмөх хаан гэж гэсэн утгатай ах нь шүү дээ. Тэгээд эний чи одоо юу гэдэг вэ гэхээр монгол хэлэн дээр нөгөө монгол дуудлаганд ороод энэ сүлдээ Даян хаан болоо явцсан. За гэх мэтчлэн аливаа улс үндэстэн өөрийн гэсэн мөнгөн зоос тэмдэгтийг бол дандаа хэрэгэлдэг байсан. Тэгэхээр Ромын эзэнт гүрний үед бол энэ одоо Цэзар хааны одоо толгойн дүрстэй түүний одоо бичээстэй энэ мөнгийг бол Ромын эзэнт гүрэн даяар хэрэгэлдэг байсан. Тэгээ Есүс асууж байна. Надад динар үзүүлдэг. Нэг хүн динар гаргаад ирсэн. Есүс маш бодит жишээн дээр ярьж байна те. Нөгөө динарыг Есүс аваад олон түмний дунд. За хэний дүрс? Хэний бичээс энэ динар дээр байна вэ гэж асуусан. Тэгсэн чинь хүмүүс юу гэж хэлсэн? Цэзарх гэж хариулж байгаа. Цэзар гэдэг нь Ромын хаадыг Цэзар гэж нэрлэж байгаа шүү дээ, тийм ээ. Цэзарх гэж хэлсэн. Тэгсэн чинь Есүс юу гэж хариулж байна? 25 дугаар эшлэл дээр Есүс тэдэнд Цэзарын юмыг Цэзарт нь, Бурхны юмыг Бурханд нь өг гэж хариулсан байна. Энэ байдлыг хараад ийхүү тэд түүнийг ард олны өмнө айлцсан үгэн дээр нь барьж чадсангүй. Харин ч түүний хариултад гайхацхан дуугүй болов гэж. За ингээ Есүсийг өстө булан чахаад эвгүй байдалд оруулна гэж бодож исэн чинь чадаагүй. За ингээ Есүс бол маш мэрэгэн ухаантайгаар энэ байдлаас бол нэг талаар бол мултарч гарч байгаа. Нөгөө талаар бол Есүс маш чухал хариултыг өгч байгаа. Юу вэ гэвэл нэгэнт л бид Ромын энэ засаглал дотор байгаа учраас бид татраа төлөхөөс өөр арга байхгүй. Нэгт нөгөө талаар бид нэгэнт л Бурхны ард түмэн учраас бид бас Бурхандаа өргөлөө өргөнө гэсэн утгатай. Яг энэ хоёр зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр бид нэгэнт тодорхой энэ дэлхийн засаглал эрх мэдлийн дор байгаа учраас тэр засаг захиргаанд бид үйлчилж хууль дүрмээ дагаж бид татраа төлөх ёстой. Нөгөө талаар бид Бурхны ард түмэн юм чинь бид Бурхандаа бас өргөлөө өргөх ёстой. Цэзарын ямиг Цэзарт нь, Бурхны ямиг Бурханд нь өгөх ёстой гэж. Ингэж тайлбарсан байна. Тэгэхээр бид эндээс нэг чухал зүйлийг сурч чадна. Өнөөдрийн Христ итгэгч бид нар яадаг вэ? Бид айлч нийгэмд амьдарсан тухайн нийгмийн хууль дүрмийг дагаж сахин биелүүлдэг. Тэр ч утгаараа Христ итгэгч нар аливаа улс оронд дандаа сайн иргэдэн байдаг.
Яагаад гэвэл аливаа засаглал, аливаа хууль дүрм, аливаа эрх мэдэл гэдэг бол Бурханаас тогтоогдсон зүйл гэж бид итгэдэг. Бид өнөөдөр Америкт амьдарч байна. Тийм бол бид Америкийн хууль дүрмийг биелүүлэх ёстой. Бид энэ хууль дүрмийг хүндлэх ёстой. Бид энэ ард түмний өмнө, энэ засгийн газрын өмнө бид хүлээсэн үүргээ биелүүлж нэг талаар бид татвараа төлөх ёстой. Цэсэр эмиг цэсэрт нь. Үүний төлөө бид ажиллах ёстой. Гэхдээ нөгөө талаар би татвараа төлж байгаа юм чинь би сүмд ирээд өргөл өрөхгүй гэх юм бол бас биш болчихж байгаа. Энэ итгэл биш болчихж байгаа. Юу гэвэл та бол Бурхны хүн. Та Есүс Христэд итгэсэн. Бурхан бол таны эцэг. Бид Бурханаар өнөөдөр овоглогддог. Бид Есүс Христээр овоглогддог. Бид Христийн хүмүүс учраас бид Бурхандаа бас өргөлөө өргөдөг байгаа. Бид Бурхандаа өргөлөө өргөдөг. Бид ингэж явдаг. Тэгэхээр энэ бол Христ итгэгчдийн санхүүд ханддаг алтан дүрм. Бид юунд итгэдэг вэ гэхээр бид аливаа засаг захиргаа, хууль дүрм, эрх мэдлийн дор амьдарч байгаа мөн. Гэхдээ нөгөө талаар бүх зүйл Бурханаас гэдэгт бид итгэдэг. Бүх засаглал, тийм ээ, бүх одоо миний өнөөдрийн ажиллаж амьдарч байгаа энэ амьдралын маань нөхцөл байдал, миний ажил хөдөлмөр, надад байгаа эрүүл сарвал байдал, эрч хүч, мэрэгэн ухаан энэ бүхэн бол Бурханаас өгөгдсөн гэж итгэж байгаа. Тийм учраас Бурханаас өгөгдсөн юмыг би Бурханд нь буцаагаад өгөх ёстой гэдэг энэ итгэл жинхэнэ итгэгч хүмүүсийн зүрх сэтгэлд бол байх ёстой итгэл юм. Тэгэхээр энэ итгэл Есүст байсан учраас Есүс үүнийг маш тодорхой ойлгомжтойгоор заасан. Тэр Ромын эсрэг яриаггүй, тэр Бурхны эсрэг яриаггүй. Тэр аль альнийг нь хүлээн зөвшөөрч аль альнд нь бид зөв явах ёстой гэдгийг хэлсэн. Ёстой жинхэнэ нөгөө Есүсийг түрүүн тодорхойлж хэлсэн шүү дээ. Та хэвээр хэнийг ч харж нөгөө урууч харагдаггүй. Хиндэн ч та тааруулж ингэж нөгөө нэг нүүр тал хардаггүй. Тийм ээ одоо хиндэн ч тааруулж ингэж худлаа үнэн та ярьдаггүй. Та бол яг шодрог үннийг ярьдаг хүн гэж хэлсэнчлэн Есүс яг л үнэн зөв шодрогыг яг энэ үед номлоход түүний хариултыг сонссон тэнд байсан юудэчүүд, фарисеучуд, нөгөө захирагчийн албаныхан бүгдээрээ мэл гайхаж хоцорч байгаа. Бүр хэлэх үггүй болж хоцорч байгаа. За энэ үйл явдлын дараагийн нэг сонирхолтой үйл явдал болж байгаа. Тэрний юу вэ гэхээр Есүс сүмийн эрдэнсийн санд өргөл өргөж байгаа ихэвчлэн баячуудыг хараад зогсож байсан. Есүс тэнд 12 шавтайгаа байгаа шүү дээ. За тэнд ингээд сүмийн эрдэнсийн санд ихэвчлэн баячууд ирээд өргөл өргөж байсан. Яад бол чи баян учраас бэлэг өгж байгаа байхгүй. Түрүү бид нар уншсан шүү дээ 21-р эшлэлдэр Есүс харцаа дээшлүүлээд эрдэнсийн санд бэлэг өргөж буюу баячуудыг гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр бэлэг өгөх нь бол баян хүний хийдэг ажил ахна. Тэгээ сүмийн эрдэнсийн санд одоо бэлэг өгөөд нь шүү дээ, тийм ээ. Бэлэг өгж байгааг харсан. Тэгсэн чинь тэр донд нөгөө үсгэн дотор тоо зөгч явна гэхчээр эсвэл нөгөө нэг тоон дотор үсэг зохиж явна гэхчээр нэг ядуу бэлвсэн эмэгтэй баячуудын донд орцсон эрдэнсийн санд өглөг өгөө явж байсан. Хүү чи юу хийж байгаа юм баг наанасаа гараач энэ чиний байх газар баг мөн үү биш үү гэж. Гэтэл нэг ядуу бэлвсэн үгээгүй эмэгтэй баячуудын донд орцсон нөгөө дараалалд оочролцсон нөгөө эрдэнсийн хайрцаг руу өргөл хийж байгаа баячуудын донд бэлэг өргөж байгаа баячуудын донд нэг эмэгтэй тэнд нэг бэлвсэн эмэгтэй өргөл хийгээ явж байсан. Энэ байдлыг Есүс хараад тэгээд тэр эмэгтэй юу өргөдөг вэ гэхээр хоёр ширхэг зис цоос өргөж байгаа. Хоёр ширхэг зис цоос өргөж байгаа. За та нарын өмнө гаргасан энэ зис цоос бол түрүүний нөгөө Ромын бөнгөн тэмдэгтээс арай өөр харагдаж байна, тийм үү? Түрүүний юу ч юм бол мөнгө байсан шүү дээ. Цэвэр мөнгө. Энэ болохоор зис арай үнэлэмж бага. Мөнгө зис хоёрын аль нь үнэтэй вэ? Мэдээж мөнгө үнэтэй шүү дээ. Тийм ээ. Зис бол яг уу одоо хямдхан. Тэгээд энэ бол зис цоос. Энэ бол яг Есүсийн үеийн 1-р зууны үед юудэчүүдийн хэрэгэлдэг байсан зис цоос. Есүсээс нэг 300 жилийн өмнөөс энэ зис цоосыг юудэчүүд өдөр тутмын хэрэглээндээ одоо нэвтрүүлж хэрэгэлдэг болсон байгаа. Тэгээ энэ зис цоос бол маш жижигхэн. Тэр хүний алган дээр ямар хэмжээтэй харагдаж байгааг харж байна уу? Ийм өчүүхэн жижигхэн зүйл. Тэгээ энэний одоо үнэлэмж нь хэд вэ гэхээр өдрийн хүний одоо хийж чадах ажлын 6 минутных нь хөлс гинэ энэ зис цоос, нэг зис цоос. Тэгэхээр энэ үгээгүй бэлвсэн эмэгтэй 2 зис цоос тэр 2 ширхгийг тэр эрдэнсийн санд бэлэг болгож өргөлөө шүү дээ. 12 минутын ажлын хөлсийг л хийж байгаа байхгүй. Тэр юусо байж болох хамгийн бага үнэлэмж. Тэгээ энэ 2 зис цоосыг одоогийн долларын ханштай зүйрлүүлээд бодох юм бол 1 зис цоос 90 цент гинэ. Тэгээ $1 80 центиг
энэ эмэгтэй ингээд энэ ядуу бэлэвсэн эмэгтэй ингээд Эрдэнэсийн санд өргөл өргөөд өгж яана л да. Тэгэхээр өөр мөнгөний тэмдэгт өргөдөг байсан байгаа харагдаж байна. Тэгэхээр нөгөө Есүс хэлсэн те Цэзрийн эмийг Цэзэрт нь, Цэзрийн толгойдны зурагтай эмийг Цэзэрт нь өрг. Мөн Бурхны эмийг Бурханд нь өрг гэдэг нь үдээчүүд Бурхандаа өргөл өргөхдөө тэр Цэзрийн дүрстэй мөнгөн зоосыг ийм зис зоос руу хувиргаж солиод тэгээд Бурхныхаа сүмд өргөхдөө энэ ийм төрлийн зоосоор өргөл өргөдөг байсан. Ромын хааны толгойтой тийм зоосоор Бурхны сүмд өргөл өргөдөггүй байсан. Тэд өөрсдийнхөө хуучны мөнгөн тэмдэгтээр Бурхандаа өргөлөө өргөдөг байсан. Яг энэ Ромын хааны юм бол энэ дэлхийн юм учраас үүгээр нь бид Бурхандаа өргөл өргөхгүй гэж ингэж үздэг байсан. Тийм учраас та нар санаж байвал би нэг удаагийн номлол дээр хэлжсэн Есүс сүмд орж ирээд зоос солигчдын ширийг хөмөрч хаяад гэдэг. Одоогор бол нөгөө exchange штэ. Exchange байхгүй юу? Зоос солигчд гэдэг чинь энэ хоёр зоосыг хооронд сольдог гэсэн байхгүй юу? Тэр чинь хүмүүс ч нөгөө өдөр тутамдаа нөгөө Ромын мөнгөний тэмдэгтийг хэрэгжилж байгаа. Тэгээ сүмд ирээд өргөл өргөх болохоор Ромын мөнгөний тэмдэгтээ өгөөд оронд нь яг нөгөө зоосыг аваад тэр зоосороо яадаг гэсэн бэ гэхээр өргөлөө өргөдөг байж. За одоо хаяа нэг дэлгүүрүүдийн үүдэн дээр нэг юм хүүхдийн тоглоом байдаг да нэг тусгай зоос хийж ажилдаг. Тэр нөгөө энгийн зоос хийж болдгоо. Энгийн зоосороо нөгөө тусгай зоосоо худалдаж аваад тусгай зоосоо хийгээд нөгөө тоглоом нь ажилдаг шүү дээ. Тэгээ хүүхдэд тоглоод байдаг те. Яг тийм гэсэн утгатай нэг талаар. Бурханд өргөл өргөхдөө энгийн зоосоо өгөөд хуучны зоосоо худалдаж аваад тэгээ хуучны зоосороо өргөл өргөдөг. Ийм хоёр ялгаатай ийм зоос тухайн үед Юудын нийгэмд амьдралд нь хэрэглэгдэжсэн. Тийм болохоор Есүс хариулахдаа Цэзрийн эмийг Цэзэрт нь өг. Бурхны эмийг Бурханд нь өгөө гэж ингэж хэлжсэн байна. Тэгвэл өнөөдөр би та нарт хэлье. Бидний хэрэгжилж байгаа мөнгөн дээр we trust in God гэдэг үг байна. Доллар дээр. Америк улсыг байгуулсан эцгүүд анхнаасаа энэ улсыг байгуулахдаа мөнгөн тэмдэгтэн дээрээ we trust in God гэж албаар бичсэн. Яагаад гэвэл тэд бүгд христчд байсан байхгүй юу? Энэ улсыг анх байгуулсан хүмүүс чинь бүгдээрээ Христ итгэгч нар. Анхны тэр Бенджамин Франклин гэх мэтчлэн тийм үү? Жорж одоо Вашингтон гэх мэтчлэн энэ Америк улсыг анх байгуулсан энэ улсыг тусгаар тогтноосон тэр эцгүүд чинь бүгд өөрсдөө одоо итгэлийн хүмүүс байсан. Тийм учраас тэднийг Америкийн эцгүүд гэж түүхэнд нэрлэдэг шүү дээ, тийм ээ. Тэгээд тэд мөнгөн тэмдэгтэн дээр энэ үгийг бичиж оруулсан шалтгаан нь юу вэ гэхээр тэд өөрсдөө Бурханд итгэдэг. Мөнгө бол Бурханаас гэж итгэдэг хүмүүс байсан байхгүй. Тийм учраас we trust in God гэж бичиж байгаа. Нэг талаар бид мөнгөнд найддаг штэ. Мөнгөөр бүх юм хийж байгаа штэ. Мөнгө байхгүй сургууль сурч чадахгүй, мөнгө байхгүй бол эмчилж үзүүлж чадахгүй. Мөнгө байхгүй бол хоол хүнс худалдаж авч чадахгүй, мөнгө байхгүй бол хувц сунар авч чадахгүй. Мөнгө ээжиж бос бүх юм нэгдэж байгаа. Мөнгө ээжиж энэ хорвогийн амьдралын бүх үе таалга нэгдэж байгаа штэ. Мөнгөгүйгээр болж байгаа юм нэгч байхгүй штэ. Бүх юмний ард мөнгө орсч идэг. Мөнгийг хэн төлөх юм гэдэг асуудал дандаа яригддаг штэ. Бүх юмний ард мөнгө орсдог. Тэгвэл хүн ер нь мөнгөнд итгэл найдвараа тавих маш амархан байхгүй юу? Яг бол мөнгө бүх юмний хариулт гэж хүн боддог. Гэтэл албаар Америкийн эцгүүд тэр мөнгөн дээр тэр үгийг бичиж байгаа байхгүй юу? Юу вэ гэвэл we trust in God. Өөрөөр хэлбэл бид Бурханд итгэдэг. Бид Бурханд найддаг гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр мөнгө ч гэсэн Бурханаас. Өнөөдөр би мэрэгэн ухаантай, амьдралын боломж бололцоотой, өнөөдөр би бусдаас илүү сайн суралцаад, сайн ажиллаж хөдөлмөрлөөд, тодорхой хэмжээний амжилтанд хүрээд, өнөөдөр би баян чинээлэг юугаарч дутхгүй, элбэг хангалуун амьдарч байгаа бол би Бурханд найдаж байгаа. Яг бол энэ бол Бурханаас гэж тэд итгэж байгаа байхгүй. Тэд тэнэг мангар хүмүүс байгаагүй шүү дээ. Тэд санхүүгийн тухай ямар ч ойлголтгүй хүмүүс байгаагүй шүү дээ. Тэд ингээд ажил хийхгүй бол мөнгө орж одоо ирнэ гэдгийг одоо орж ирэхгүй гэдгийг одоо ойлгодоггүй. Зүгээр алгаа тосоо сууж ивэл алган дээр ингээд мөнгө бууж идэг ийм бодолтой хүмүүс тэд байгаагүй шүү дээ мэдээж. Тэд чи энэ Америкийн нийгмийг хөдөлмөрлөж өөрсдөө бий болгосон. Энэ улсын үндэс суурийг тэд өөрсдөө тавьсан хүмүүс. Тэд тэнэг хүмүүс байсан бол ийм улсыг байгуулж чадахгүй. Тэд гэхдээ өөрсдийнх нь ажил хөдөлмөр амьдралын амжилт бүтээл бол Бурханаас гэдэгт итгэдэг хүмүүс байсан юм аа. Өнөөдөр ахын дүүсээ бид Цэзрийн эмийг Цэзэрт нь гэдэг үзэл баримтлаар амьдарч ирсэн. Өнөөдрийг хүртэл. Тэгвэл би өнөөдөр таныг ятгаж байна. Би өнөөдөр таныг урамшуулж байна. Та энэ цаг мөчөөс эхлээд Бурханы эмийг Бурханд нь гэдэг итгэл үнэмшлэр амьдрах бас цаг нь болжээ. Хэрвээ та Есүс Христийг эзэн гэж хүлээн зөвшөөрж байгаа бол, хэрвээ та Бурхан байдаг гэж итгэж байгаа бол,
Бурхны ямиг Бурханд нь гэдэг энэ итгэл өнөөдөр танд бас байх ёстой юм аа. Юу вэ гэвэл та өөрийнхөө ажил хөдөлмөр, өөрийнхөө амьдралын сайн сайхныг та Бурханаас гэдэгт итгэж байгаа юм аа. Залбирсан учраас та ажилтаа болсон. Залбирсан учраас таны ажил амжилттай байгаа. Залбирсан учраас та өнөөдөр эрүүл сарвал байгаа. Залбирч эзэнд найдаж байгаа учраас өнөөдрийн бүх амьдралаас олж авж байгаа бүхнийгээ та олж авж байгаа. Мэдээж энд таны гар хөдөлж байгаа. Таны хуруу хөдөлж байгаа. Мэдээж та зүгээр суугаагүй. Нэг талаар та өөрөө энэ бүгдийг бүтээж байгаа. Мөн. Гэхдээ нөгөө талаар Бурхны таалал, нэгүсэл, ивэл энэ бүгдийн ард байхгүй юм бол юу ч хийж зүтгээд ямар ч амжилтанд хүрч чадахгүй хүмүүс бидний эргэн тойронд бас зөндөөл байж байна. Тийм болохоор эзнээс бүх юм байгаамаа. Тийм болохоор энэ хоёр төрлийн ойлголтыг Есүс тэр үед бүр гаргаж ирж тавьснараа тухайн үеийн юдэчүүдийн ийм одоо нэг юм буруу ойлголт, нэг юм туйширмал байдалд нь Есүс Христ маш мэрэгэн ухаантай хариултыг өгсөн юм аа. Би өнөөдөр таныг Есүсийг сорих гэж ирсэн тэр хүмүүс шиг биш. Харин энэ хоёр зэсцоосыг Бурханд чин сэтгэлээсээ бэлэг болгон өргөсөн энэ ядуу бэлэвсэн эмэгтэй шиг гэдэг нь би ядуу гэдэг утгаар нь биш. Харин сэтгэлийн хандлагын хувьд энэ эмэгтэй шиг итгэл та бидэнд байх ёстой гэдэг утгаар би энэ номлыг өнөөдөр хийж байгаа юм. Энэ ядуу бэлэвсэн эмэгтэй өглөг дээрээс нэг хэд хэдэн чухал зүйлийг харах боломжтой. Нэгдүгürt эзэн хардаг. Баячууд Эрдэнэсийн санд өглөг өгж байгааг Есүс харж исэн. Бэлэвсэн эмэгтэй энэ донд хоёр зэсцоос өхийг Есүс харсан. Бурхан таныг хардаг. Өнөөдөр та санхүүдээ яаж хандж байгаа нь? Та бусдад яаж хандж байгаа нь? Хинч таныг хараагүй байх үед та яаж амьдарч байгааг Бурхан хардаг. Бурхан бол хардаг Бурхан юм аа. Тэр таны харам сэтгэлтэй байна уу? Эсвэл өгөөмөр сэтгэлтэй байна уу? Тэр таныг өөрт нь талархаж гэнэ үү? Үгүй юу гэдгийг Бурхан хардаг. Хүн биднийг харахгүй. Ялангуяа хүн бидний доторхыг бол бүрч харахгүй, мэдэхгүй. Харин таны дотор юу байгааг цорын ганц хардаг нь бол Бурхан юм аа. Эзэн юм аа. Тийм учраас эзэн бол хардаг эзэн юм шүү гэж. Тэр таны өргөлийг хардаг юм шүү гэдгийг би хэлмээр байна. Хоёрдугаарт эзэн хараад үнэлдэг. Үнэлдэг. Есүс энэ эмэгтэйг үнэлж байгаа. Энэ эмэгтэй өнөөдөр энд байгаа баячуудаас илүү ихийг өглөө гэж хэлж байгаа. Тэр баячууд бол илүү ихийг өгсөн шүү дээ. Яг үнэн эрэхтэй. Яг тоолдгоор нь ярих юм бол тэр баячууд илүү их өргөсөн. Гэтэл энэ эмэгтэй хоёрхан зэсцоос өгсөн хэрнээ бусдаас илүү их өглөө гэж Есүс түүнийг үнэлж байгаа. Яаж ингэж үнэлвэ? Энэ эмэгтэй амин зоолгынхаа хоёрхан зэсцоосыг өгж байгаа. Бусд нь бүгд илүүдлээсээ өгж байгаа гэж хэлж байгаа. Есүс энийг үнэлж цэгэнсэн. Аливаа юмны үнэлэмж гэдэг бол төв гэд тоолдгороо хэмжигддэг юм биш. Аливаа юмны үнэлэмж гэдэг бол сэтгэл зүрхээр хэмжигддэг. Та ямар сэтгэл зүрхээр Бурханд өргөж байгаагаар Бурхан таныг тийхүү үнэлдэг юм шүү гэдгийг би хэлмээр байна. Та ямар зүр сэтгэлээр Бурханд өргөж байгааг эзэн хардаг, эзэн тийхүү үнэлдэг. Энэ ядуу бэлэвсэн эмэгтэйд Бурхан хариулсан гэдэгт би итгэлтэй байна. Есүс ядууст маш их өглөг өгдөг байсан. Есүс ингээд ядууст өглөг өгдөг байлаа гэж маш цөөхөн бичигдсэн байдаг. Юдасыг чи гараад хийх юма хийгээд Юдасыг тэр дээгүр өнгөрөх баярын оройн зоог барих үеэрээ Юдасыг төрүүлээд гаргахад босож шавнар нь юу гэж бодсон байдг вэ гэхээр баярын үеэр тохиолдуулаад гудамжинд байгаа ядууст өглөг өгүүлэхээр Юдасыг гаргалаа даа гэж босд нь ойлгосон байдаг. Гэтэл Юдас Есүсээс урвахын тулд гарч явсан байдаг шүү дээ. Тэгэхээр Есүс үе ядуучуудад тусалдаг байсан байгаа нь эндээс харагдаж байгаа. Есүс энэ эмэгтэйг хараад зүгээр байгаагүй гэдэгт би итгэлтэй. Есүс энэ эмэгтэйд хариулсан. Есүс энэ эмэгтэйг тэтгсэн. Есүс энэ эмэгтэйг ивээсэн гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл Есүс ядуус тусалдаг байсан байхгүй. Бурхан таныг хардаг. Бурхан таны өргөлийг үнэлдэг. Бурхан бас танд хариулдаг гэдгийг би хэлмээр байна. Өнөөдрийн номлолоор дамжуулан би энэ 3 зүйлийг өнөөдөр танд би хэлмээр байна. Бурхан таныг хардаг. Бурхан таныг үнэлдэг. Бурхан танд хариулдаг шүү. Тийм учраас эзэнд найдаарай. Тийм учраас
илүүдлээс өргөж байгаа баячууд мэт биш. Харин амь зуулгынхаа 2 зэсосыг өргөж байгаа ядуу билвсэн эмэгтэй луган адил би амьдралаараа тийм эмэгтэй шиг болоорой гэж би хэлж байгаа юм биш. Харин зүрх сэтгэл чинь энэ эмэгтэйгээс суралцаасаа гэдэг үүднээс нь ингэж хэлж байгаа юм. Энэ ядуу билвсэн эмэгтэйгээс би нэг дараах 3 зүйлийг олж хардаг. Яг ийм 3 зүйл байна гэж бол энэ бичээс төр хэлээгүй. Гэхдээ энэ 3 зүйлийг би өөрөө ирэхгүй энэ эмэгтэйгээс олж хардаг. Нэгдүгээрт итгэл би энэ эмэгтэйгээс олж хардаг. Ядуу хэрнээ, үгээгүй хэрнээ, билвсэн хэрнээ, билвсэн гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр тэжээгчээ алдсан, буюу эр нөхрөө алдсан хүнийг эсвэл хань ижлээ алдсан хүнийг эрэгтэй хүнийг ч гэсэн адилхан бас тэгж хэлдэг шүү дээ. Билвсэн эр, билвсэн эмэгтэй гэж хэлдэг шүү дээ. Тэжээгчээ алдсан орлого багтай хүн байна гэсэн утгатай байна шүү дээ энэ чинь. Тэгэхээр энэ эмэгтэй бол итгэлтэй байжээ гэж. Яагаад тэгэхээр баячуудын донд орж зогсоод баячуудаас дутахгүйгээр өргөж чадчих байгаа байхгүй. Тэгэхээр энэ тэр хэрээр итгэж штэ энэ эмэгтэй. Эндээс итгэл харагдаж байгаа юм штэ тий. Хүн ингэж бодож болно штэ тий. За онгоо. Баячууд бэлэг өгж яхад би дунд нь одоо юу вэ тий. Нөгөө хааны агтны дэргэд хамуутай хардаг гэж нэг үлгэр байдаг штэ тий. Хааны агт морд гэсэн чинь дандаа юм өндөр нороотой гой юм шилмэл үйлдвэрийн ингээд гой хурдны одоо хурдан удамтай юм гой адуунууд байж хад дунд нэг хамуутай хардаг гэх чинь одоо юу вэ гэд Монгол ардын үлгэрт нэг гардаг та. Тэгсэн чинь нөгөө хамуутай хардааг нь жинхэнэ гуурстай морь байдаг штэ тий. Өөрөөр хэлбэл жинхэнэ нисдэг хүлэг байдаг штэ тий. Манай өвөө төмөр замын соёлын ордны дарга 10 жил хийсэн байхгүй. Москвич ундаг. Дарга Москвич ундаг, ногоо Москвич ундаг. Тэр үеийн дарга нар чинь бүгд воолог ундаг. Хар өнгийн воолог, чайка ундаг. Тэгээ өвөөгийн үеэл дүүн төв хорооны нэг сайд нарын нэг байсан учраас өвөөг хаяа нөгөө томчуудын хүлээ авалтанд дуутчихдаг байсан юм байна л да. Ах хүрээ дээрээ гэдэг. Тэр нөгөө хүлээ авалт болж байгаа газрын гадаа баахан сайдрын хар воолог ингээд зогсож хахад нэг ногоо Москвич дундуур нь орж зогсчихдаг байсан. Өвөөгийн нөгөө үеэл дүүн бүр санаа зовоод ах одоо тэгээ нөгөө ногоо Москвичтайгаа орж ирээд зогсчих юм. Хааны агтны хажууд хамуутай хардаг гэчээр нөгөө ахынхаа машинаас ичээл нөгөөх нь болоогүй төмөр замын соёлын ордны дарга гэдэг байгаа шүү дээ. Ногоо Москвичтай тоож. Баахан баячуудын дунд билвсэн авгаа. Юу хийж байгаа юм те? Онготой ма хайшаа юм те. Чи байх газараа байгаач гэж. Тийм нэмэгтэй яаж яах вэ гэхээр баячуудын донд ороод тэдэртэй адилхан өргөж чадчих واخхой. Тэгэхдээ нөгөөдүүлээсээ бүр даваад гарчиж байгаа. Нөгөөдүүл нь юу вэ гэхээр илүү гарснаас нөгөөдүүл нь өгöd байгаа واخхой. Айгу өчүүг сэтгэлтэй байгаа واخхой нөгөөдүүл нь. Гэтэл энэ нэмэгтэй бүр тэдний хажууд зүрхэн том байгаа واخхой. Яг хэрэгцээнийхээ зүйлийг бурханд өгч чадчих واخхой. Итгэл эндээс харагдаж байгаа маань. Итгэл. Тэгэхээр итгэл гэдэг бол бидний зүрхийг том болгодог. Итгэл гэдэг бол бидний зоригтой болгодог. Итгэл гэдэг бол биднийг ичихгүй юмнаас ичихгүй байж сургадаг. Заримдаа бид юм ичих хэрэггүй юмнаас ичээд идэх те. Ичихгүй юмнаас ичихгүй байж сургадаг. Итгэл гэдэг бол юм. Энэ эмэгтэйгээс бас өшөө харж байгаа нэг зүйл бол талархал. Хань ижлээ алдсан. Үгээгүй ядуу. Бурханд өгж яана гэдэг чинь талархж байгааг илэрхийлэл байгаа байхгүй юу? Гэхдээ одоо зовлон яриул энэ эмэгтэй шиг зовлонтой хүн тэнд алга. Бус нь ингээ бүгд бол одоо ингээ баячууд явж штэ тэнд. Одоо ингээ сайхан. Тийм ээ. Гэтэл зовлон яриул энэ эмэгтэй хамгийн их зовлон ярихаар хүн. Тэгсэн мөртлөө энэ эмэгтэй тэнд өргөж чадчих واخхой. Энэ бол бурханд талархж байгаа талархал. Үнэхээр гайхалтай. 3 дугаарт энэ эмэгтэйгээс юу харддаг вэ гэхээр өгөөмөр байдал. Өгөөмөр байдал гэдэг бол хитвчэнд байгаа мөнгөөр хэмжигддэг юм байна. Өгөөмөр байдал гэдэг бол бидний итгэлээр хэмжигддэг. Өгөөмөр байдал гэдэг бол бусдад хуваалцах чанар гэдэг бол бусдад дэм тус болдог энэ чанар гэдэг бол бидний зүрх сэтгэлийн хэмжээгээр яригддаг юм байна. Бидний итгэлийн хэмжээгээр яригддаг юм байна. Амьдралдаа талархалтай хүн бусдад хуваалцаж чаддаг юм байна. Бусдад хуваалцаж чадсан хүн хамгийн аз жаргалтай байдаг. Бусдад хуваалцаж чадсан хүн хамгийн амжилттай байдаг. Энэ хороо дээр бид нэг амьдралаа дуусгаад дурсъя. Юу дурсагдав? Таны би ч цагтаа өндөр цалинтай ажилтай байлаа да гэд инээгээд өгөхгүй та. Эсвэл би бусдын унжбайгаагүй үнэтэй машиныг би унжаалаа да. Тийм учраас сэтгэл хангалуун амьдралаа дуусгах уу?
Ерөөсөө энэ бүхэн ингээ үлдэж хоцордоггүй гинэ. Энэ хорвоог дуусгаад энэ хорвоог орхиод явхад таны сэтгэл зүрхийг чинь ингээд хангалуун болгодог нэг л зүйл байдаг. Тэр нь юу вэ гэхээр та бусдын төлөө амьдрсан уу гэдэг чинь л таны зүрх сэтгэлийг энэ хорвоог орхиход гомдолгүйгээр нэг амьдрсан шиг амьдрцсан харамсах зүйл байхгүйгээр хорвоог орхиж. Монголд 20 жилийн амьдралаа зориулсан Аксел Фишер гэдэг илгээлтийн эзэм байна. Мөнх жаргал пастор их нартайгаа ирээд дээр ихнэр доломсрын эгч бидэрт гэрчлээ хуваалцахдаа тэр Аксел Фишерийн тухай нэг хальт бидэрт нэг хуваалцаж байсан да. Аксел Фишер герман хүн. Тэгээд 20 идэх наснда Монгол руу илгээлтийн дуудлага аваад Монголд ирээд 20 жилийнхаа амьдралыг зориулаад ингээд Германда буцаж явсан ба. Тэгээд Германда очиод нэг хэдхэн жилийн дараа нойр булчирхайн хор тавдраар нас орсон. 50 идэх наснда нас орж байгаа. Герман хүн гэхэд арай л эртүүгүй юу гэж. Тэгвэл Аксел ингээд өвчтөө ингээд орон дээр хөвтөөд ингээд зүүд нойрон дундаа сэрүүн зүүдлээ заримдаа ингээд байж явахдаа ерөөсөө Монгол л бодогддог гэж аахгүй. Тэгээд өөрөө юу гэж ярьсан бэ гэхээр мөнх жаргал пастор тэгэж яриад өөрөө уйлсан гэж. Юу гэж ярьсан бэ гэхээр би бурхны өмнө очиход нэг л юмд би бурхны өмнө очиод зогсоход би нэг л юмдаа сэтгэл хангалуун байна. Юу вэ гэхээр би Монголд өнгөрөөсөн 20 жилийнхаа төлөө би сэтгэл хангалуун байна. Өөр миний хувьд бурхны өмнө авч очих надад юу ч алгаа. Би өндөр боловсралтай, их мөнгөтэй, олон хүүхэдтэй, сайхан эхнэртэй. Энэ ерөөсөө миний хувьд бурхны өмнө ингээд одоо хожим тийм ээ амьдралын өмнө бахархах зүйл ерөөсөө болж чадахгүй юм байна. Би монголчуудын төлөө 20 жил амьдралаа зориулсан энэ 20 жил мань л миний амьдралаас авч үлдэх цорын ганц бахархах зүйл маань болж хоцорж байна да гэж хэлсэн гэж байна. Энийг нь яриад мөнх жаргал пастор бидэрт энийг нь хуваалцаа уйлжсэн байхгүй. Та ингээд өөртөө хураагаад хураасаар гал үхдэг нэг юм байхыг хүсэж байна уу? Эсвэл хуваалцаад дорсомж үлдээгээд бусдын амьдралд итгэл найдар өгөөд бусдыг босгон байгуулад бусдын сэтгэлд ирээдүйд итгэлийг өгөөд бусдыг эвлэрүүлээд ингээд хорвоог та сэтгэл хангалуун орхих уу? Бид нар хамтдаа үзчихсэн тийм ээ. Амбаруудаа буулгаа том амбар барьдаг бизнесменийн тухай бид нар үзчихсэн тийм. Тэгээд тэр өөрийгөө юу гэж ярьсан бэ? Одоо 50 амгалан суу. Одоо эд уу зугаац цэнг тий шоуд. Одоо ингээд одоо чи одоо жаргах цаг чи ирлээ гэж. Харин бурхан дөрнөөс юу гэж асуусан бэ? Энэ шин чиний амийг би нэхэхэд чиний хураасны чи хэн хэрэглэх вэ гэж. Бид өгөхийн тулд энэ дэлхий дээр хүн болж төрдөг. Бид өгч бусдыг босгон байгуулахын тулд бид өөрөөрөө бусдад амьдрал бэлгэлэхийн тулд бид энэ дэлхий дээр төрдөг. Өгнө гэдэг нь би зөвхөн мөнгөний тухай ярьж байгаа юм биш. Таны үг хэл, таны үйлдэл, таны бусдын төлөө гэсэн амьдрал бол ерөөсөө бусдад өгж байгаа таны өглөг юм. Бид өгөхийн тулд энэ хорвоо дээр ирсэн. Бид өгснөөрөө бусдыг босгон байгуулдаг. Бид бусдыг босгон байгуулж байгаараа энэ амьдралын аз жаргалыг утга учирыг хэмжинэ. Хэрвээ дихгүй юм бол юугаарч бид энэ амьдралыг хэмжиж чадахгүй. Хүнийг энэ хорвоогоос явсныхын дараа тэр их өндөр боловсралтай хүн байж үлээ гэж ярихгүй. Тэр амар баян хүн байж үлээ гэж ярихгүй. Тэр өстө үнэхэрийн одоо өстө нэрээ өстө бусдын идээгүүг идэж хэрэглээгүүг хэрглэж ингэж явсан юмаа гэж бол хэлэхгүй. Тэр бусдын төлөө хэр их амьдарч чадсан бэ гэдгээр л түүний бүх амьдрал хэмжигдэж яригддаг юм аа. Тийм учраас ахын дүүсээ эцэст нь би нэг зүйл та бүгдийг уриалъя. Бурхны ямиг бурханд нөгөөцөр. Энэ бол итгэлийн амьдрал юм. Тэгэхээр та магадгүй асууж иж магадгүй. Би нэг зүйлийг тодруулъя да. Тэгээ яг аль нь Цэсарих болоод аль нь бурхных вэ? Яг жишээ нь миний амьдралд одоо байгаа $100 хэдэн бурхных гэж би үзэх юм бэ? Хэдэн Цэсарих гэж би ойлгох юм бэ гэж та асууж иж магадгүй. Би нэг зүйлийг хэлье. Бүх юм бурхнаас байдаг юм а гэж та энэ номлолын утга агуулгын хувьд хэрвээ ойлгосон бол би түрүүнээс хойш тэгжил ярьсан. Бүх юм бурхнаас байдаг юм а. Тийм учраас бид бүхнийг бурхны алдрын төлөө зориулж амьдардаг. Эн чинь юу гэсэн үг юм? Бүх мөнгө авчраад өргөлийн утанд хийгээд гэдэг утгаар нь би яриаггүй. Таны амьдрал цаг мөч болгон ч бурхны алдрын төлөө байх ёстой. Бусдын төлөө байх ёстой. Та бурхны төлөө амьдарч байгаа бол бусдын төлөө та сайныг хийнэ. Яагаад гэж
Нүдэнд харагдахгүй бурхныг хайрлаж гин гэж ярьж байгаа мөртлөө нүдэнд харагдаж байгаа ах дүүсээ хайрлахгүй бол та худлаа ярьж байна гэж хэлсэн. Та үнэхээр бурханд хайртай юм бол эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлаж байгаагаар эн чинь харагддаг юм а гэж хэлж байгаа. Нүдэнд харагдаж байгаа ахан дүүсээ хайрлахгүй юм байж нүдэнд харагдахгүй бурхныг хайрлаж гин гэж мянга яриад яах юм бэ гэж Библи өөрөө тэгж хэлсэн байдаг. Тэгэхээр хайр гэдэг бол, өргөл гэдэг бол бидний амьдрал, бидний үйлдэлээр, бидний эргэн тойронд харагддаг зүйл юм. Ахан дүүсээ би та бүгдийг уриалж байна. 2 Зэссос өргсөн энэ эмэгтэй лугаа адил өргөлүүт тань. Эзэн зориулсан зориулалт тань. Бидний бурхан аврагч эзэн Есүс Христээр ийхүү үнэлэгдэн дээдлэгдээсэ. Ийхүү бурханаар шагнагдаасаа гэж би хүсье өрөөё. Бүгдээ хамтдаа эзний өмнө цаг үеч залбирцгаая. Ерөөсөн Тэнгэрлэг эцэг минь. Бид энэ хорвоо дээр зөвхөн авах гэж биш, бид өгөх гэж энэ хорвоо дээр хүн болж төрдөг. Есүс та бидний төлөө бас амиа өгсөн. Есүс та бидний төлөө хайраа зориулсан. Есүс энэ амьдралд хэрэгцээтэй бүгдийг та бидэнд өгсөн. Тандаа баярлалаа. Алдар магтаалыг танд өргөж байна. Эзэн энд ирсэн хүн бүрийг та шагнах болтугай. Тэдний сэтгэл зүрхийг нь та харах болтугай. Та тэднийг өрөө ивэх болтугай. Бидний амьдралд байгаа бүхэн танаас өгөгдсөн гэж бид итгэж байна. Учир нь та бол бүтээгч бурхан. Та бол аврагч Есүс. Та бидний амьдралыг ивэдэг. Та бидэнд залуунаас ирч хүч, мэрэгэн ухаан, амьдралын сайхан боломжууд бүрийг та бидэнд өгсөн. Энэ нь таны алдрын төлөө зарцуулагдах болтугай, зориулагдах болтугай. Халелуя. Их эзэн минь энд байгаа чуулганы маань итгэгчдийн дээр таны таалал байх болтугай. Тэдний ажил үйлсийг та өрөөж, үргэлж орлоготой байлгаж өгөөрэй. Их эзэн минь та тэдний ажил, амьдралыг үнэхээр элбэг хангалуун байлгаж өгөөрэй. Харин сэтгэл зүрхийг нь танд харамгүйгээр өргөсөн тэр бэлэвсэн эмэгтэй лугаа адил зүр сэтгэлийг нь тийм итгэлээр та өрөөж өгөөрэй. Таны ариун сүнс бидний санхүүгийн амьдралыг удирдаач. Таны мэрэгэн ухаан бидний амьдралын санхүүгийн хэсгийг ч гэсэн та удирдаач. Бидний амьдралын санхүүгийн хэсэг дээр ч гэсэн таны хаанчлал ирэх болтугай. Таны хүсэл биелэх болтугай. Танд тааламжтай өргөлүүд нь байх болтугай. Талархан аврагч эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Аамен.